наадны маргааш намар гэж монголчууд ярьдаг. Энэ юуг одоо хэлж байна гэвэл мэдээж одоо хахир өвөлтөө ийм улс орон. Тэгэхээр энэ өвлийнхөө бэлтгэлийг базаах цаг ирсэн гэсэн ийм одоо Монгол ардын одоо зүүрүүгээр хэлж байгаа энэ дохио юм аа. За хэдий гадаа намар аль хэдий ирсэн ч манай улс төрчдийн намар бол ирээгүй юм шиг байна. Улс төрчдийн төсвийн зарлага бол зуны дэлгэр сайхан цаг шиг байж гин гэж үзэж байна. За төсвийн тодотгол бүхэл одоо төсвийн төслийг ярьж байхдаа одоо судлаачдын дүгнж байгаагаар бол төсвийн хязгаарыг давсан төслүүд оруулж ирж гин гэж хүмжил гарч байна. Тэр төсвийн хязгаарыг давсан ийм төсөв оруулж ирж гин гэж байгаа нь юу гэсэн үг вэ гэвэл энэ улс төрчдөд энэ төсөв юу нь юу болчиход байгаа. Энэ ард иргэдэд энэ үнийн өсөлт ямар дарамт учруулад байгааг юу нь мэдж гин гэдэг асуулт тавигдж байгаа юм аа. За зүгээр нэг жишээ хэлэхэд одоо 10 жилийн интервалыг бид нар авч ярих хэрэгтэй. Учир нь ардын нам засаглаад яг сүүлийн 10 жил тасралтгүй болж байна. За ер нь бол энэ сүүлийн 36 жилийн 75% нь Монгол ардын нам засагласан байт юм а. За тэгээ зөвхөн сүүлийн 10 жилд энэ өмнгийн өсөлт инфляц ямар болсныг зүгээр нэг бидний өдөр тутмын хэрэглээний талах махан дээр жишээ авч үзье. За махны үн жишээлбэл 2006 онд 8,000 төгрөг байсан байна. Гэтэл өнөөдөр 2016 онд 8,000 төгрөг буюу одоо өнөөдөр 26 он буюу 10 жилийн дараа 36.6 төгрөг болж 357% өссөн байна. 357% махны үн өссөн байна. Гэтэл талхны үн жишээлбэл 1100 байснаа 2800 болж 161% өссөн байна. Тэгээ энэ өсөлт бол цалинтай одоо хамруулах юм бол ямар ч одоо харьцуулах боломжгүй юм өсөлт байгаа. Гэтэл иргэдийн цалин мөнгө хэдэн хувиар өссөн бэ? 10 жилдээ харьцуулбал. Ер нь нийт одоо энэ төсвийн зарлага бараг 6-7% өссөн байхад иргэдийн орлого бол 3 хүрэхгүй хувиар өссөн байдаг. Тэгээ эндээс бол энэ ард иргэдийн одоо зарлага, төрийн зарлага ямар байгааг харж болно. За сүүлийн энэ өнгөрсөн оны 6 сарын үзүүлэлтийг авч үзэх юм бол Монгол улсад ерөөсөө орлого муудаагүй байна. Орлого муудаагүй гагцхүү зарлага л ихсээд байна. 1.4 их найдаар орлого орсон байна. Гэтэл зарлага нь түүнээс 2 дахин их буюу 2.8 их найдын зарлага гарсан байна. Тэгэхээр энэ юу хэлж ийн гэвэл ерөөсөө Монгол улсын энэ одоо хөрхи экспортод гаргаж мөнгө олдог гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн мөн бодит хэмжээ бол багасаагүй байна. Орлогоо өксөөр л байна. Үнэндээ хэлэхэд бол сайлын үнэ бол хөрхи одоо сайлын хангалттай өгж байна. Харамсалтай нь энэ одоо гаргаж байгаа сүүгийн ерөөсөө энэ манай улс төрчид хайр найргүй үрж байна. Хэд дахин ихээр асгаж сутгаж бараг гарынхаа салаагаар урсгасан хിവэр л байна. Энийг бол зориуд цохон тэмдэглэж хэлмээр байгаа маа. За инфляцийн түвшин дахиад нэг өмнөх 3 сартай харьцуулах юм бол 3 сард инфляцийн түвшин 7% байсан бол өнөөдөр одоо 3 сарын ард дээр буюу энэ 7 сард 4 сарын дотор 13% болж өссөн байна. 13%. Гэтэл 26 оны инфляцийн одоо төвшин юу гэж тооцоолсон бэ гэвэл 7% гэж тооцоолсон. Гэтэл өнөөдөр 13% болцсон байна. Жилийн эцэст бид нар 7% инфляцтай байж ах хэвээр хатал 13% инфляцтай бид нар хагас жилийн одоо ард дээр ингээд сууж байна. Энэ юу хэлж байна гэвэл энэ үнийн өсөлт энэ бүх дарамтууд ерөөсөө иргэдэд энэ чигтээ очиж чинь гэсэн ийм үг байгаамаа. За төсвийн алдагдал бол сая манай жаргалан гишүүн хэлсэн. Уг нь бол юу гэж баталсан бэ гэвэл 1.5% баталсан байгаа. Гэтэл өнөөдөр бид нар хагас жилийн дараа 2.1% ийм алдагдал буюу дахиад 2 дахин их алдагдал үйлдвэрлэлцэн сууж байна. Тэгэхээр хагас жилд бид нэр 2 дахин их алдагдал үйлдвэрлэж байгаа юм чи магадгүй жилийн эцэст энэ нь дахиад яаж үржих вэ гэдээ бодоод үзэх юм бол энэ Монгол улсын эдийн засаг бол бүхэлдээ бол дампуурсан байна. Тэгээ энэ бүх дампуурлын горыг бол хамгийн одоо эмзэг бүлэг доод одоо орлоготой болон дундаж орлоготой ийм иргэд эзэлж байгаа маа. За мөнгөний нийлүүлэлт асар ихээр нэмэгдсэн байна. Жишээлбэл бараг хагас жилийн хугацаанд 30% нэмэгдсэн байна гэж ярьж байна. 50 гаруй их найдаар нэмэгдэнэ гэдэг нь энэ юу хэлж байгаа гэвэл төдий чинээ одоо мөнгөний ханш байхгүй болж
одоо үнийн өсөлт нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол зөвхөн махны одоо үн рүү чихээд ах явдал ерөөсөө биш. Зөвхөн бензин рүү чихээд ах явдал биш. Энэ бол ерөөсөө Монгол улсын эдийн засгийн бодлого бүхэлдээ буруу байсны илэрхийлэл гарч байгаа. Зөвхөн сүүлийн 5 жилд ихтэл бид нэр 125 их найдыг үрсэн байдаг. Энэний илрэл өнөөдөр гарж ийн. Гэтэл ардын нам өнөөдөр 3 дахь засгийн газраас солиод ажиллаж байгаа боловч ерөөсө бодлого нь зөв болохгүй байна. Бодлого нь сайжрахгүй байна. Ард иргэдийн одоо нуруунд дээрээс ачааллыг ерөөсө хөнгөлж хуваалцаж чадахгүй байна гэсэн ийм одоо зүйлийг хэлье. За тэгээд эцэст нь өмнөд хэлэхэд бол ард иргэд бол аль эрт төсвөө тодтогцсон. Татвараа хураалгачаад үлдсэн мөнгөө юунд яаж зарцуулах вэ гэдгээ одоо өдрийн бодол шөнийн зүуд болоод аль эрт тодтогцсон. Одоо 5 талх авдаг байсан бол тэрийг багасгаад 3-ыг авахаар ингээд тооцоогоо хийцэн сууж байна. Гэтэл өнөөдөр Монгол улс ерөөсөө хаана ямар тооцоо хийгдээд ямар төсвийн тодтгол хийгдэж байгаа талаар ямар ч одоо биднэрт төсөөлөл ойлголт байхгүй байна. Тийм учраас одоо энэ намрын налгар өдрүүдийн энэ 6 цэнгэл энэ найр наадмаа бүр игнэх дуусгаад яаралтай энэ 8 сарда багтааж төсвийн тодтголоо оруулж ирж энэ ард иргэдийнхаа одоо чангалж байгаа бүстэй адилхан төрөн ч гэсэн бүсээ бас чангалмаар байна. Энийг л одоо нэмж хэлье. За тэгээд энэ үнийн өсөлтийг яаж одоо ард иргэдийн нуруунд дээрээс багасгах уу гэдэг дээр урт хугацааны бодлогоо гаргах хэрэгтэй. Түүнээс биш нэг дандаа нэг юм гал унтраасан маягаар цаашид явж болохгүй. Энэ бүх инфляцийн үндэслэл шалтгааныгаа зөв тогтоож маш тийм суйртай бодлогын өөрчлөлтийг хийж сая Монгол улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд дөрвтэй сайжирч энэ ард иргэдийн амьдрал нөлөө үзүүлэх юм аа.